Shit. Нэг цогчжээ. Йоо, би бүр гарахгүй байх гэж бодож байсан чинь эцэст нь гарцсан бай. Бүгдээрээ сайн уу? Миний аяллаа анхны бичлэг эхэлж байна. За одоо өглөөний 4 цаг болж байна. Миний эхний нислэг Герман руу байгаа. 5 цагаас. Өчигдөр би ажиллаад хараад гэрээрээ орж юмнуудаа авчаад шөнийн автобусаар аэропорт дээр ирсэн. Тэгээд жоохон нүднийхээ хорыг гаргаж агаад 3-гийн security check-ээр ороод одоо гейт рүүгээ явж байна. За сая 0 ороод нүрээ будсан. Өглөөний нислэг ер нь хямд байдаг болохоор захиалцсан. Онгоцонд ороо шууд л унтах байх. За сая өглөөний цагаа уугаад одоо гейт дээр ирж байна. Одоо нислэгээ хүлээглүүллээ дээ. За визний тухайд гэх юм бол хөгжилтэй болсон. Би Ирландд ирээд 1 жилийн дараа шингээний визэнд анхудаа орсон. Тэгээд авсан цаг дээрээ юмнуудаа бэлдээд атсан чинь төлөвлөгөө юмнуудын манд буруу байна гэж цагийн манд цуцлах гэдээсэн. Тэгээд дахин цаг олоход хэцүү болохоор гуйж агаад үүдэнд нь сууж төлөвлөгөөгөө засаад хотел тикетүүдийг дахиад шинээр захиалаад тэгээд юмнуудаа бэлдээд өгсөн. Бараг гарахгүй байх гэж бодож агаад азаа үзгээд өгсөн чинь 3 хоногийн дараа виз манд гарцсан байсан. Тэгээд би хараад бөөн баяр болсон. За би одоо нийтийн тээврийн бүх хэрэгсэлд ашиглах боломжтой нэг өдрийн тасалбар авахгүй зогсож байна. Нилээ урт цуваа үүссэн байна. Яг нэг машин л ажиллаж байгаа юм байна. Гэт энийг болохоор галт тэрэг метро, тарамбай, автобус гэдэг яг бүхэнд нь ашиглах боломжтой. 24 цаг 7 хоног гээд сонголттой байт юм лээ. Эцэст нь би Берлинд ирлээ. За сая би тэндээс метроноос бууж алхаж ирээд тэгээд яг энэ төв годмаар 10 минут лсэн. Тэгээд одоо яг энэ Бранденбургийн хаалган дээр ирээд байна. Яг Берлиний бэлэг тэмдэг болсон. Энэ хаалга нь 1791 онд баригдсан юм лээ. Тэгээд яг хүйтэн дайны үед 2 Германы хил дээр орж ирсэн. 1989 онд 2 Герман нийцсний дараагаар яг энэ эв нийтлэлийн бэлэг тэмдэг болоод ингээд одоо ийм олон хүмүүс цуглаж үздэг газар болоод байна. За миний ард цаана Бранденбург харагдаж байна. Эсээ хүнээр зураг даруулсан чинь хүндэнд харуулж зургийг дарж өгнө гэдэг нь л боллоо. Яж хатыг өөдөөс салхилаа тэг суунд бүр амар хэцүү. Үсээ гоё болох санаатай нэг болж болгосон чинь нөө жоохон буруу шийдэлч шиг боллоо. Одоо ямар ч гэсэн миний Рейхстаг орцгой. За Рейхстаг руу орох боломжгүй болсон. Яагаад вэ гэсэн чинь яг миний үтсэн TikTok дээр болохоор фри үзэх юмнууд зөндөө байгаа энэ дотроо. Тэгээд танхимаар нь явахыг дотор нь явах тохиолдолд бүгэлдэг гэсэн юм байна. Тэгээ би бүгэлээг байсан чинь заавал ч бүглэх хэрэгтэй байсан юм байна. Тэгээд одоо бүглэхэд маргааш л орох боломжтой байна. Би гадаадд амар олон хүмүүс очрлоод бүглсэн хүмүүс нь очрлоод бүглээгүй хүмүүс бас гүрцэндөөл байна. Ямар ч гэсэн гаднаас нь харлаа одоо үзье. За би Холокостын дурсгал руу явж агаад энэ Тиргарден дотор хөшөө харсан. Тэгсэн чинь энэ нь болохоор Гётегийн хөшөө байсан юм байна. Тэгээд энэ Тиргарден дотор нь Шиллер, Бетховен зэрэг одоо энэ 3 алдартай хүний хөшөө байдаг юм байна. Тэгээд нөгөө хоёрын болохоор би яг тухайн үедээ мдээгүй үзэж чадаагүй. Тэгээд Гётегийн хөшөөнд ингээ хажуугаар навсан. За би одоо Холокостын дурсгал гэдэг газар ирсэн байна. Энэ болохоор Холокостын үеэр нөгдсөн 6000 чөлөөтийн дурсгалд зориулж магатрик явуулсан юм байна. Нийт 2711 мянган өндөр бетон хамнууд байна. Энэ тийм хүмүүс зураг авч байна. Хотынхоо төв байлгүй юм. За Берлиний хамгийн үзэсгэлэнтэй талбай гинэ.
олон л гоё юмнууд байдгийг доорж үзнэ. Энэ миний артлах бас гоё юм лээ. Дээрээ ногоон дээвэртэй. За алнаас нь эхлэх үү? Бараг хааж байгаа юм шиг байна. За би сая Дойч Дом руу ороод гараад ирсэн. Дотор нь бичлэг хийх боломжгүй гинэ. Одоо Францын сүм дотор байна. Берлиний үзмжийг харахын тулд энэ 360 градусын панорама тавцан дээр гардаг гинэ. Энэ цамхгийнхаа дээд хэсэгт гарахын тулд заавалчгүй шатаар өгсөх шаардлагатай юм байна. За ингээд хамгийн дээд давхраасаа ишээ ороод ингэж гараад хонхол дуургадаг хүн гардаг юм шиг байна. Хүмүүс л орж болохгүй юм шиг байна. Дээр ах үед чинь хонх дуурч магадгүй шүү гэж дор ресепшн хэлжсэн. За дээр ингээ доош харъя юу. Хитэн давхарчих гэсэн би ерөөсөө мэдэхгүй байна. Я баг уцаа алдлаа. Сте амар илаа. За яг хөө тийм 7 еврогоор Берлинийг дээрээс нь харлаа. Энд хинтэй харах хэсэгтэй юм суух талбайтай юм байна. Миний харж байгаа тэр байдлууд би хамгийн өндөр байдлаар юм шиг байна. За одоо нөгөө төв талбай дээр байна. Тэр болохоор нөгөө Дойч Дом гээд Германы парламентын түүхийн музей юм билээ. Тэгээд дотроо ерөнхийдөө болохоор докюментари юмнууд л бичлэг хийж болдгоо юм билээ. Тэгээд энэ болохоор концерт хаус гэсэн. Энд рүү орж болохгүй юм байлээ. Гадна л хүмүүс зураг авчих билээ. Тэгээд бас асуултаа байна лээ. Дараагийн ийшээ сая орсон. За зэмний нэр нь жоохон хэцүү билээ. Энэ Дойч Дом энэ хоёрын хийцэл нь ерөнхийдөө аюу адилхан санагдсан. Нөгөө талын ч гэсэн юм хөө. Аюу юм хөшөө юм. Дээрээс Берлинийг толдож харлаа. Тэр хамгийн дээр нь аюу юм болоо сайн харагдахгүй. За ямар ч гэсэн ийшээ гарсан. Тэстэ айхалж өөхөлж гал арай л гэж гарлаа. Тэг ингээ барилгууд нэг юм жигд өндөртэй. Тэгэл ингээл яг л жигд өндөртэй тэр чигээр ингээл яваалдаг. Энэ айгаа гоё. Ингээ цаашаагаа ч гэсэн яг жигд өндөртэй. Яг ийм байжснаа гинт яг нэг өндөр шилэн барилгууд орж ирээд л тэгээ ерөнхийдөө ийм намхан ч биш өндөр ч биш яг ийм дундаж барилгуудтай. Дублиных болохоор чинь намхан штэ. Энэ бол нэлээд намхан. 3 4 өндөр нь бараг 4 давхар гэх чинь энэ чинь 3 7 давхар. Дээдлийн тооцох юм болов. Тэрийг тооцвол 8 давхар харагдчих. Энэ болохоор 4 давхар. Дээврийг нь ч одоо тооцдгүй хэрэгтэй байна. За нэг ийм талбайгаар явлаа. Сая зөндөөл зураг авлаа. Эцнийхээ хөлийг тогтоож гал хэлстэй. Нилээн сайн зураг авсан. Уцаа ч хэдий дунгаалаа. За музейнуудтай хэсэгт ирсэн. Энэ хэсгийг болохоор Island Museum гэдэг юм байна. Тэрийг болохоор Берлин Дом хийсэн юм. Тэгээд тэнд болохоор National Gallery, тэгээд New Museum гэдэг бас нэг хажуудлын байгаа гэсэн. Дандаа ийм галерей музейтэй газар юм байна. Эшийн музей ч юм болохоор аргашаага ийм амар урт том юм байна. Автобусны буудлынаас нь хөрхэн төвөрхий юм дээ. Нөгөө
Берлин давар нэ. International. Энэ салбар бас нэлээд том талтай юм байна. Замд ихтэй бас нэлээд сэлүүхэй. За гарцсан дээр очиж юм байна. За ямар ч хэлсэн урт өдрийн маргал ингээд ардан гарчлаа. Орон нүслээсээ хоцрох гээд хоол идэж чадаагүй. Сайн ресепшнээс халуусгаж чад нэг цай наруулж байгаа. Яриагааг болчлоо. Хитрхи орой болсон байгаа болохоор хоол идэх дэмий авах гэж одоо. Тэрнээс ш гадаа бол бүх ресторанууд л баруун нийлэлтэй ах шиг лээ. Гудамжны ресторанууд. Тэгээд өнөөдрийн нислэг болохоор 6:20-оос нэлээд эртээсэн. Тийм болохоор жоохон тавч болчлаа. Маргааш болохоор 9:40-оос тийм болохоор хангалттай хэмжээний авах гэж бодож байна. Тэгээд өөр чинь юу гаалаа? За би амар их ядарч байна. Би баг 14 хоног эрт босч байгаа. Тэгээд дандаа өглөөнөөс орой хүртэл ажилласан. Тийм болохоор амар ядарч байна. Тэгээд өчигдөр бас унтаагүй. Шууд орой аэропорт дээр очиод аэропорт дээр би нэг л цаг унтсан. Гэтэ гоё яана. Өөрөө дуртайтай явж байгаа юм чи одоо. Гоё яана л гэхгүй. Угаасаа гэтэ гоё яана. Ганцаараа аялахыг угаасаа мөрөөддөг гэсэн. Ганцаараа амьдрахыг, ганцаараа аялахыг мөрөөддөг гэсэн юм чи одоо ингээд бүх юмыг яг хүслээрээ хийхээр гоё л. Гоё яана.